За натал чарт нь яг юу юм бэ гэх юм бол таны төрсөн өдөр цаг газар дээр үндэслэн гаргасан тэнгэрийн зураглалыг хэлдэг өгөөд энэ нь таны зан чанарын суурьсгал хөдлийн хэв маяг, давуу тал болон зорилтууд, амьдралын чиглэл, хайр дурлал, ажил мөнгө карьер гээд маш олон мэдээллийг агуулдаг зураглал юм аа. За ингэснээр астролог нь болохоор энэхүү натал чартыг судалдаг олон зуун жилийн туршлагатай шинжлэх ухааныг хэлдэг. Астролог бол ирээдүг заавал зөгөндөг зүйл биш, харин өөрийгөө ойлгож өөрийнхөө энергитэй нийцэн зөв алхмуудыг хийхэд тусалдаг шинжлэх ухаан юм аа. За бид нар натал чартаа гаргахын тулд таны төрсөн өдөр, төрсөн цаг болон минут болон төрсөн газраа мэдж авах хэрэгтэй. За хэрвээ та яг төрсөн цаг минутаа нарийн сайн мэддэг бол маш хэрэгтэй бөгөөд хэрвээ мэдэхгүй байсан ч гэсэн тухайн төрсний зурхаагаа гаргах боломжтой. За ингийн тул хэдүүлээ astro.com гэдэг вебсайт руу ороод зүүн дээр байрлах 3 үнэлэн товч дээр дарна. За ингэснээр free horoscopes, horoscope drawings and data, extended chart selection дээр дараад дээдлийн цэнхэр товчлуур дээр даран өөрийнхөө мэдээллүүдийг оруулнаа. Энэ дээр би нэрээ astro толь гэж өгөөд хүүс болон өөрийнхөө талаар мэдээлэл гэдэг мэдээллүүдэд баталгаажуулаад за төрсөн он сар өдрөө зохиогоод оруулчаа. Хэрвээ та төрсөн цагаа мэдэхгүй бол энэ дээр unknown товчийг нь цэгийг сонгоорой. За ингээд төрсөн улс орноо оруулаад Монголоо сонгоод хэрвээ өөр улс төрсөн бол мөн тэрийгээ оруулах шаардлагатай. Тэгээд continue дарнаа. За continue дарсны дараа энд хувийн мэдээллүүд гарч ирэх бөгөөд тэрийгээ бөгөөснийхаа дараа show chart дээр дарахлаар бидний chart энэхүү байдлаар гарч ирж байна. За энэ chart-н дээр жишээлбэл миний мандалт орд маань ихрийн ордон дээр энэ сумаар зааж байгаа гарч ирж байна. За нар маань болохоор 11-р гэр дээр загасны ордон дээр байрласан байна. За харин сарны орд маань 9-р гэр дээр матрын ордон дээр байрлажээ. За үүнээс гадна хэрвээ доош нь явуулах юм бол зүүн доод буланд нь таны хувийн гаргуудын байршлыг мөн энэ дээр гаргаж өгсөн байна. За өөр нэгэн вебсайт гэх юм бол astro.seek.com гэдэг вебсайт байдаг. Энэ дээр болохоор та түрүүний вебсайттай адил мэдээлэлээ хадгалах шаардлагагүй, нэг удаа ороод хувийн мэдээлэл гэх зэрэг бисгүүдийг бөглөх шаардлагагүйгээр илүү хурдан гаргаж болдог. За тэгэхээр хэдүүлээ birth chart гэдэг зэс дээр нь дарж ороод за унсныхан дараагаар хэдэн он төрсөн өдөр сараа оруулна. За time хэсэг дээр нь болохоор та цагаа мэддэг бол яг цагаа наривчлалтаа оруулаад мэдэхгүй бол зүүн талд нь бишээ баруун талд нь харагдаж байгаа тэр unknown time гэдэг зэсийг сонгож өгөхөө мартаоцай. За үүний дараагаар өөрийнхөө одоо төрсөн хот болон улсыг оруулж өгнө. За тэгээд calculate chart дарангууд бидний түрүүнийхтэй ижилхэн ийм диаграм гарч ирнэ. За энэ дээр гэх юм бол жишээлбэл миний мандалт орд охины орд дээр гарч ирсэн байна. За нар маань болохоор 11-р гэр дээр арслангийн орд дээр байрласан байна. За сар маань болохоор үхрийн ордон дээр 9-р гэр дээр байрлаж өгсөн. Ихрийн ордон дээр 9-р гэр дээр байрлаж өгсөн баг бид харж байна. За баруун талд нь мөн энэхүү бусад гаргуудын байршил болон гэрээг тодорхой байдлаар илэрхийлж өгсөн байна. За үүнээс гадна хэд хэдэн аппликейшнууд байдаг. Та нар тэрийг өөрсдөө Play Store болон App Store-аас хайгаад үзээрэй. За мандалт орд, нарны орд, сарны орд зэрэгээ мэдээд авчихлаа. Тэгтэл одоо ямар ач холбогдолтойг нь хэдүүлээ ярьцгаая. Мандалт орд нь таны амьдралыг харгалын зэг илтгэдэг. Ингэснээр мандах орд таныг хүмүүс хэрхэн хүлээж авдаг, та ертөнцтэй хэрхэн харилцдгийг илэрхийлдэг. Тэгснээрээ одоо хүмүүс таны төрх анхны сэтгэлдлийг илэрхийлж өгдөг. Таны амьдралд хэрхэн ханддаг, таны амьдралын зам зэрэг маш гол зүйлсийг тодорхойлдог байгаа. Өөрөөр хэлбэл мандах орд нь таны амьдралын хаалга юм аа. За нарны орд нь болохоор таны гол бие гэдэг тодорхойлолтыг үүсгэдэг энерги эрчмийг илэрхийлж өгдөг. Нарны орд нь таны амьдралын эрч хүч, зорилго, ухамсартай байдлыг илэрхийлдэг. Түүнээс гадна та юунд тэмүүлдэг, ямар хүн болж төлөвшдөг, амьдралд юу бүтээхийг хүсдэг зэргийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл нар бол таны дотоод хөдөлгүүр юм аа.
За сарны орд маань болохоор таны сэтгэл хөдлөлийн ертөнцийг илэрхийлдэг. За сарны орд дотоод мэдрэмж, аюулгүй байдлын хэрэгцээ, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл зэргийг харуулдаг. Тэгснээрээ та ямар үед тайвширдаг, ямар зүйлд эмзэг байдаг, хайрыг хэрхэн мэдэрдэг зэргийг илэрхийлдэг. Сар бол ерөнхийдөө бол таны дотоод хүүхэд гэсэн үг. Мөн хүүхэд одоо жишээл бага байхдаа сарны ордороо илүү өөрийгөө илэрхийлдэг гэсэн үг байна. За тэгэхээр эдгээр мандалт нар сарны болон хувийн гаригуудын зохицол нь таныг цор ганц болгож өгдөг. Нэг өдөр төрсэн хүмүүс хүртэл маш өөр амьдралын замдалтай байдаг нь энэхүү гаригуудын хосолттой холбоотой байдаг юм аа. За энэхүү мэдээллүүдийг бид нэр амьдралдаа хэрхэн ашиглах вэ гэх юм бол та өөрийгөө илүү ойлгож эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны энерги өгдөл тийм учраас та өөрийгөө шүүмжлэх шаардлага байхгүй болдог. Өөрийнхөө энергитэй илүү их ажилласнараа өөрийнхөө сул талыг засаад давуу талуудаа илүү их ашиглаж сурдаг. За тэгээд сэтгэл хөдлөлөө илүү их таньдаг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийн зөв тогтвол шийдвэр гаргах байдал зэрэгтэй хэрхэн нөлөөлдөг зэргийг ажиглаад ухамсарлаж болтгоо. Ингэснээрээ дараагийнхаа өөрийн шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдгийг одоо анзаарснараа зөв шийдвэр гаргахад тань тусалж өгдөг. За тэгээд түүнээс гадна бусд хүмүүс ч гэсэн тухайн өөрсдийн энерги өгөгдлийн одоо байдлаараа ханддаг гэдгийг ойлгож эхэлдэг учраас харилцаандаа ч гэсэн илүү ухамсартай болдог, сэтгэл хөдлөлөө таньдаг. За тэгээд өөрийнхөө ерөнхийдөө бол та юу хийхээр дуудаж байгаа, юу хиймээр байгаа, юу хийвэл орлогоо нэмэгдүүлж болох юм. Яавал одоо ингэж зөв хүнтэйгээ уулзах юм бэ? За түүнээс гадна ажил карьер дээр ямар хөө зүйл сонгуул зөв байдсан бэ зэрэг маш олон мэдээллийг гаргах боломжтой байдаг. За үүнээс гадна маш чухал мэдээлэл гэх юм бол хүмүүс зурхаагаа сонсохдоо болохоор дандаа нарны ордороо сонсоод идэг. Та мандалт ордороо сонсох юм бол таны амьдралын аль хэсэг боддоор идэвхжиж өгч байгаа юм бэ? Таны амьдралд яг бодит үйл явдал юу болох вэ гэдгийг болохоор мандалт ордороо зурхаагаа сонсноор гарч ирдэг байгаа. Харин нарны орд нь болохоор таны бодол, санаа, чиглэл, зорилго зэргийг илэрхийлж өгдөгөөр ялгаатай байдаг. Харин сарны ордороо та зурхаагаа сонсох юм бол тухайн энерги нь танд сэтгэл зүйн хувьд ямар хөө байдлаар нөлөөлөх вэ гэдгийг гаргаж өгдөг юм аа. За энэ хүү бичлэг маань танд хэрэг болсон гэж найдаа. Танд таалагдсан бол та бичлэгийнхаа доор лайк дараарай. Мөн та мандалт нар сар болон бусад гаригууд 12 орд болон сар бүрийн 6 талаар бичлэгүүдийг маань хүлээж байгаа бол subscribe дарж надтай нэгдээрэй. Асуух зүйл байвал комент зэгт үлдээгээрэй. Хэрэг та надаар өөрийн натал чартыг маш нарийн тайлбарлуулахыг хүсэх юм бол надтай доор холбогдорой. Баярлалаа. Баяртай.